хуулийн төслийг дэмжиж байна л да. Тэгтээ нэг асуудал байна. Сая хуучин энэ ч хуучин байсан хууль байхгүй суснууд доонодлогоо юм байсан шүү дээ. Одоо жил болгоо эмнэлгүүдийн магадлал итгэмжлийн шалгуур үзүүлэлтэнд орсон юм. Тэгэхээр чин зарим юм хүчин уулын энийг тэгэхээр ажлыг эсгийнхэн яамныхаа онцгой анхаарахгүй л одоо салгаа тустай болгочоор чин сусны тухайн асуудал дээр бас юм гарчихгүй. Нэг дөрөвт. Хоёр дахь асуудал хөдөө аймагуудын цусны салбар станцуудын аппарат тоног төгөөрөмж хэр хангалттай байна. Цус хадгалах цав өргөжтэйгээд хөл дөгш эритроцитарнамаас тромбоцитарнамаас цэвэн тэгээд лекоцитарнамаас крио ялах тийм аппаратуудаар хангагдсан уу ер нь. За би Эрдэнэ даргаас баярлж хуучин цусны төвийн дарга байхдаа энэ Баян-Улгийн аймаг хамгийн алслаг цай аймгийг одоо цусны орчин тоног төгөөрөмж аппаратаар хангасан одоо ажиллаж байгаа. Өчигдөр гэхэд одоо энэ өнөөдөр 6 дахь хонжинууд болоод хонжин нэг их цус алдсан аймаг даяар цус өөх хүнийг зуглуулсан дөрвдөрвийн цус байхгүй асуудал гарсан. Одоо яам давчрахээр хэвлэх боломжгүй. Наашаа хөрөхгүй бас өрөөтөр нэг юмдсан тийм хүнд хүний дээр одоо цусны асуудал гарсан л да. Бараг 3.6 литр цус, 10 литр цус сусан бүтэгдгийн хийсэн криотойгоо зэвэнтэйг нийлээд эхийн эндэгдэл гарчихгүй энэ дэр бас яамныхан бас анхаарах шаардлагатай байна гэдэг. Хоёр дахь асуудал энэ их барих голын гэмтлийн юунд гарцааг амтулс юм одоо цус сэлбэх асуудал байж байгаа. Би одоо цус алдтайг олон хааглаганд орж байсан. Ялангуяа их барихын эмчнэр хөдөө сум баг айл өрхийн төвшин хагалга орж байгаа. Ситрата очиж тэнд яг нэг ВЦ вирус үзэл шинжилгээгүй одоо шууд хагалгаанд орж байгаа. Бүлгийн тодорхойлж байгаад орж байгаа асуудал байгаа. За энэ тэгэхээр юу гэвэл одоо энэ юун дээр сайн тусахгүй аймгийн хэмжээний одоо тийм одоо бэлгийн замын халдвар төвчин одоо цусны өвчин, илгэний архав өвчин, ВЦ вирус, Д вирусын ялгаж эрүүл хүний тооцоог нь ер нь улс даяар гаргасан баг эрүүл мэндийн салбар 100 жил болоход энийг гаргахгүй өчтөр тэр сусалтай хүн дээр баг аймаг дээр фэйсбүүкээр суурлаа шүү дээ. За ялангуяа ВЦ вирусыг одоо энэ цус сэлбэх төвүүд дээр одоо найдвар төвөж чадж байна уу? Дараа тодруулъя. За дөрөвдүгээр микрофон ажлыг хариулъя. Бэйсэн гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам Эрдэнэ 2. За хууль бол одоо дооны тухай хууль хүчин төгөлдөг мөрдөгдөж байгаа. Эргэтэн эдээс шилжүүлэн суулгах тухай хууль, цусны дооны тухай хууль гэж ингэж хоёр хууль болж одоо салж одоо ингэж одоо хөгжлөгдөд явна. Тэгэхээр энэ дунд ямар нэг байдлаар завсын хугацаа байхгүйгээр нэг дор ингээд явна гэдэг байдлаар хоёр ажлын хэсэг бол хоорондоо бас ярилцж явж байгаа. За энэ юунууд дээр их барихын цус хадгалтын асуудлууд дээр бол одоо бас эрүүл мэндийн яам, цус асуудлын үндэсний төвөөс бас энэ мэдээллүүд бол байгаа. За ялангуяа энэ Баян-Улгийн аймаг дээр саяны гарсан энэ хүндрэлтэй холбоотой Улаанбаатар хотоос 21 улаан эсийн бүтээгдэхүүнийг бас онгоцоор тээвэрлж одоо Баян-Улгийн аймагт хүргүүлсэн байж байгаа. За тэгээд энэ дээр бас арга хэмжээ авч одоо Улаанбаатар хотод татаж авахаар одоо бид нар бас тухайн нэгдсэн эмнэлгийн хүмүүстэйгээ ингээд ярилцаад ингэж одоо ажиллаж байна. За яг одоо Балчны хотон дээр гэдэг юм уу хөдөө хээр газар үнэхээр амин шаардлагатай биш бол бид нар цус хэлбэлтийг бол хоригддаг байж байгаа. Яг үнэхээр амин насны заалтаар цус хэлбэлт явагдаж байгаа үед дээр нэгдүгээрт бид боломжтой бол тэр одоо үнэлгээ хийгээд шаардлагатай цус бүтээгдэхүүнийг одоо өөрөөр хэлбэл 100 одоо ингээд аюулгүй байдлыг хангасан цус бүтээгдэхүүнийг одоо тээвэрлж одоо сэлбэдэг байгаа. Нөгөө талаас нь бол яадаг вэ гэхээр үнэхээр нэмэлтээр шаардлагатай байгаад байгаа бол өмнө нь бүртгэлтэй байгаа доонруудаас буюу өмнө одоо байнга цусаа өгдөг доонруудаас сонгож авдаг. Тэгэхээр одоо яг анх удаа цусаа өгч байгаа хүнээс бол нэг авдаггүй. Өөрөөр хэлбэл энэ бол бас цусны аюулгүй байдлыг хангахад онцгой нөлөөтэй гэдэг ийм одоо зохицуулт байгаа.